Юуны өмнө ажлын хэсгийг ахалж ажилласан ихтэй гишүүндээ бас одоо ажлын хэсгийн гишүүний хувьд нөгөө талдаа ажил дурчлалын 1000 орны гишүүдийнхээ өмнөөс бас талархлаа илэрхийлье. Энэ ажлын хэсэг 6 сарын хугацаанд бас чамгүй олон ажлуудыг амжуулсан. Надад энэ ажлын хэсгийн үр дүнтэй холбоотой хэлэлцэж байгаа асуудал дээр хэд хэдэн санал байгаа юм. Яг өнөөдөр бол 5-7 төлшийн үйл ажиллагаа хэлэлцэж байгаа юм шиг нөхцөл байдал руу яваад орчлоо. Нөгөө ажлын хэсгийн маань гол үр дүнг ярихаасаа илүү компани төлшний асуудлыг авч хэлэлцээд нөхцөл байдлын байдал үүсгэж байгаа шиг байна. Бид ер нь асуудлыг нэг цогцоор нь авч үзмээр байгаамаа. Аливаа асуудлыг ярихдаа. 5-7 турш компани байгуулагдсан цагаас хойш хизээ ямар процесс болчихвоо гэдгийг өнөөдөр бид хэн хүнээр илүүлэлтгүй бүгдөө мэдцгээж байгаа. Хамгийн сүүлийн процесс 2024 оны 8 сард чиг санагдаж байна. 10 сард билүү нийслэлийн өмчөж шилжүүлээ гэдэг асуудал парламентод орж ирээд менежментийн асуудлыг өгсөн. Өнөөдөр эрчим хүчний салбар 5 толгойтой байна. Энийг нэгтгэж гинэ, цомогтгож гинэ, бодлогын тодорхой болгож гинэ гэдээ ерөнхийсэд ярьж байгаатай адилхан 5 толгой турш компани өнөөдөр 5 толгойтой. 5 эзэнтэй. Нэгдүгürt нийслэл менежментийг хариуцдаг. Өмчийн хувьд эрчим хүчний яам 39%, төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 10%, Эрдэнэс 5 толгой 51%. Дээр нэмээд туцтай. Энд сууж байгаа удирдлагын баг бүрэлдэхүүн ажлаа аваад 6 сар ажиллахдаа 5 удирдлагын айлынх нь одоо нүүр царай шийдвэрийг харж ажиллах вэ гэдэг дээрээ. Үндсэндээ бид нар адуугаар бол 4 үлийн туршичаад ташуурдаад байгаа шүү дээ. Тэгээ энэ гаргаж байгаа бодлого шийдвэрийг бид нар нэг цэгцтэй шиг олигтойхон шиг хийдэг байдлаас л эхэлмээр байна. Үнэхээр нийслэл аваад явна гэсэн бол нийслэлийн удирдлагууд энэ асуудал одоо өмчтөй өрөнгөтэй нь бүгд ингээд шийдэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тодорхой бодлогыг гаргаж өгөөд ажлыг хийх хэрэгтэй шүү дээ. Одоо байгаа үйлдвэрлэлээ явуулъя гэвэл өнөөдрийн түвшинд явъя гэвэл эргэжил одоо энэ үйл бид нар утаатайгаа байна л гэсэн. Дахиад угаарын асуудал, угаартж байгаа хүмүүсийн асуудал, дахиад Улаанбаатарын утаа, хөрсний бохирдлын асуудлууд, дээр нь энд ажиллаж байгаа олон мянган хүний хөдөлмөрийн нөхцөл байдлын асуудлыг бас ярих хэрэгтэй бол. Газар дээр нь ажлын хэсгийн гишүүд инхтээ дарга бол бас гишүүдэд дагуулж чад үзсэн. Энэ нөхцөл байдлаа өөрчлөө энэ үйл утаагүй байх арга яаж шийдэх вэ гэдэг юм дээр л өнөөдөр анхаарлаа хандуулаад шийдчихмээр байна. Өмнөх асуудлууд нь нэртэй тэргүй одоо энэ авилгатай тэмцэх газар хууль хяналтын байгууллагуудаар бүгднгөөр нь шалгагдаад явж байгаа юм байна. Тэг эцэлсэн дүгнэлт гарах бах. Нин тэргуунд энэ компанийнхаа энэ олон толгойг нэг цэгцэлж нэг болгооч. Нэгдүгürt нийслэл энэ асуудлаа манлайлаад авч яваад хийгээч. Хоёрдугаарт эрх үйл утаагүй үйлчээ гэж байгаа юм бол нин тэргуунд ямар бодлого гарах ёстой юм бэ? Одоо технологийн өөрчлөлтийг хийгээд хөрөнгө оруулалтаа хийгээд нөгөө өмнөх хөрөнгө оруулалтынхаа өгөөжийг гаргаад явах нөхцөл байдал өнөөдөр алга болчихлоо шүү дээ. Өнөөдөр бид нар 7 сар баг хүрлээ. Галаа төлж эхлэхэд 2-3 сарын хугацаа байна. Энэ хугацаанд бид нар энэ бодлогынхаа шийдлийг дөрвтойхон шиг гаргаад нүүрс схемийн цогцлбор, багнуурын нүүрсний урхайг түшгэлсэн энэ одоо кокс нүүрс үйлдвэрлэх энэ төсөл мөтлөө одоо хизээ эрчимжүүлэхийн ажил дурчлалын бодлогын 1000 орныхоо бодлоготой уялдуулаад энэ компани асуудлыг нэгтгэж шийдэх нь зүйтэй. Одоо энэ дээр харин ажил дурчлалын 1000 ороо нийслэл за энэ олон өмч эзэмшээд байгаа энэ яам тамгын газар хамгийн олон их хувийг 51% эзэмшиж байгаа Эрдэнэс 5 толгойн удирдлагууд энэ асуудлаа бас ярих хэрэгтэй шүү дээ. 51% эзэмшиж байгаа бол өнөөдөр энэ банкны орооны хурал дээр яагаад энэ тусын дарга нар энэ хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл байхгүй байгаа. Бид нар гүйцэтгэх удирдлагын шийдвэр гаргах төвшөнд хязгаарлагдсан хүмүүстэй өнөөдөр асуудал яриад та нар ажиллаач гэж шахаа суугаад байдаг. Нөгөө бодлогыг гаргаж байгаа нөхдүүд нь яагаад энэ зүүхгүй байгаа. Тийм бол энэ асуудлыг агуулгаар нь бүтнээр нь авч үзээсэй гэж хүсэж байна.